За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө шинэхэн бичлэгтэй тавтан морилтыг өнөөдрийн бичлэгээрээ би юм задлагддаг бичлэг хийх гэж 2 тоор дүүрэн юмнууд байна. Тэгээ энэ болохоор Монголоос ирсэн юмнууд, тэгээд миний Монголоос захисан юмнууд, Монгол явчаад ирсэн манай ах эгчийн маань бит хоёр төгсөн бэлэг байгаа. Тэгээд тэрийг бүгдээрээ хамтдаа задлая. Ийм 2 тоор дүүрэн юмнууд байна. Очор Дарья гэд ийм брендийн аюу гоё юм бэлээ. Тэгээд би энийг тэрхүү түрүүн хальт харсан гоё юм сабоглаа тийм гоё юм гардаг болсон юм байна. За тэгээд бүгдээрээ задлаа. Ийм цагаан сар мар ер нь хамарч хүнд бэлгэнд өгөхөд бүр үнэхэр гоё сам автай юм байна. За доторхыг онгойлгох юм бол ийм нэг карт байна. Декор маягийн ийм дөрвөн ширхэг юм байна. Сав сулганы юм байна. Дээшээ харсан юм гэсэн. Ер нь бол монголчууд ярьдаг ч хүнд ингээд дээшээ харсан савтай юм өгөх сайн байдаг гэд ярьдаг. Соронцтой гэсэн үг. Тийм болохоор хөрөгчин дээрээ наачч болно. Би болохоор хөрөгчин дээр наанд гэхээс илүү гоё цагаан сар мараар те ширээ засахта ширээн дээрээ хөөрхөн эднийг ингээд оруулаад өгчих юм бол хөөрхөн санагдсан. Нэг ширээн дээрээ энэ тэндээ декорнууд оруулаад тавьчихдээ штэ те гоё юм Монгол ранер энтертэй байж агаад тэгээ энийг тавьчих юм бол хөөрхөн санагдсан. Ахыгч хоёртоо баярлаа. Тэгээ үнэхээр хөөрхөн гоё бэлэг байлаа. За тэгээ дараачих нь болохоор артс те ааруул ийм цай сүйтэй цай тэгээд ийм чихэр мэхэр ийм олон юмнууд өгсөн. Маш их баярлалаа. Одоо миний задлах гээд байгаа юм болохоор энэ байна. Энэ ийм хөөрхөн Монгол ийм ногоон өнгөтэй тор. Энийг манай эгч надад өгсөн. Энэ аягүй хөөрхөн тор байгаа. Энэ торонд нь би сая хийгээд аваад ирсэн байхгүй юу? Ийм Мишель Амазонко гэдэг энэ Монгол брендийн Монголиа гэж бичсэн ийм уралдаж байгаа морины ийм гоё зурагтай. Тэгсэн аягүй хөөрхөн ийм материалтай ойр зур гарахтаа ингээд үүрээд явчихаар баг хүнсээ хийхээс ч хайрын хөөрхөн тор байна. Аягүй гоё тод өнгөнүүдтэй юм байлээ. Тэгээ дотроос хөөрхөн ийм карматай ийм тэг материал нэг ийм хүүртэг няш шиг ийм материалтай. За хамгийн нэгдүгээрт энэ харагдаад байгаа энэ хоёр ногоон нь юу вэ гэхээр яг одоо энэ ч дургинд гарах чи гэртээ тавьдаг ийм гişүүр гэх юм уу? Хөөрхөн өнгөтэй. Тэгээ би энийг болохоор солонгосоос захисан ийм солонгос юмнууд амар хөөрхөн байдаг шүү дээ. Нөгөөх нь болохоор арай жижигхэн хэмжээтэй бас байна. Би яг энэ зургийг гаргах чи тэгээ бас юм хөөрхөн гоё тод өнгөнүүдтэй болохоор надад таалагдсан. Тэгээ нэгээрээ бас гоё гэртээ энэ тэндээ тавьчих болох юм билээ. 0 дооч тавьчих болно. Галтгооныхоо өрөөний бэлтан дээр ч бас тавьчих болно. Дараагийн бэлэг болохоор ийм бэлэг байна. Шлоктой гэх юм уу те. За энэ дотроос юу гарч ирэхийг харцгаая. Би нэг өмнө нь сторийн дээрээс зөндөө харж исэн. Тэгээд маш сонирхолтой юм байгаа. Ийм жижигхэн ийм тавчиг. Маш их тийм одоо даваа талтай юм байлээ. Би зөндөө сонсч ирсэн. Нэг ингээд гэртээ өмсдөг. Өмсөнгүүт яг энэ хэсэг дээр ингээд номон таарад тэ энэ хэсэг нь илүү гараад ер нь бол үлми дээрээ гიშгэн гэсэн үг. Үлний булчин нарийсдаг ч гэлөө. Ерөөхдөө маш их тийм ач холбогдолтой тийм тавчиг юм байлээ. Тэгээ би энэ тавчиг ерөөсөө амж гэж бодог байсан. Тэгээ манай их чадад хөрхөн бэлгэнд өгсөн. Гоё бэлэг өгсөнд маш их баярлаа. Тэгээд энийг одоо гэртээ өмснө. Одоо яг гэртээ бит хоёроо дандаа эсхий тавчиг өмсдөг байхгүй. Тэгээ одоо энэ яг 100 болцсон. Эсхий тавчнаас ерөөсөө салж чаддгүй. Гэртээ тэгэл кондишн энтер асаачдаг болохоор эсхий тавчигээ чирээл явж тэгсэн одоо яг гоё тавчигтай боллоо. Тэгснээ хөөрхөн ингээд ийш тийшээ яваад явчих болно юм хөөрхөн кашлактай юм байна. Кашлакийг өөр юмар ашигласан ч гэсэн айгүй айтайхан ийм гоё том онгоочтой юм байна. Айгүй хэрэгцээтэй бэлэг өгсөн байна. Маш их баярлаа. Одоо болохоор миний захисан юмнууд гарч ирэх гэж байна. За энэ удаа дотор болохоор юу байгаа вэ гэхээр ийм миний Монголоос захиж авчруулдаг ийм сармууснууд байгаа. Би одоо энэ ч ер нь шинэ жил болоод ер нь бол хүмүүс буддаг, мейкап хийдэг. Тэгэнгүүт тэднэрт маань сармуус хэрэгтэй. Сармуусны нэмэлт мөнгө гэж авдаггүй. Миний үнэн дотор сармуусны маань үн багтцсан байдаг. Би нэг мейкапыг $80 хийдэг байхгүй юу? Ер нь бол ямар ч будаг авчрах шаардлагагүй. Би бүх будгийг гаргана. Үзүүрээс нь хальт харуулах юм бол би энэ Монголоос юм beauty bar гэдэг энэ дэлгүүрийн сармуус нь аягүй дуртай. Аягүй юм хөнгөн юу ч зүгээгүй юм шиг аягүй гоё тухтай байдаг. Үйлчлүүлэгч нар маань ч гэсэн хэлдэг. Үнэхээр гоё юм хөнгөн сармуус ингээд тэгээд аягүй олон төрлийн загвар байдаг. Гэхдээ намайг яг авч явах үед яг сонголтууд нь нэлээд багассан. Тэгээл байсангууд нь ер нь энэ хэд байсан. Байсангаас нь би нэлээд ихийг авах гэж хичээсэн. Тэгээд ер нь бол энэ маш хурдан дуусчихна. Нэг иймэрхүү хитэн ширхэг сармуус байна. Нэг дотроо 3 ширхэгтэй. Тэний ихэнх нь натурал сармуус байгаа. Монголчууд ч ер нь ихэнхдээ натурал сармуус наалгадаг байхгүй юу. Тэгэхээр энэ ер нь бол энэ шинэ жилээр дуусчихна. Өмнөх жил энэс бүр айгүй их авчирж ирсэн. Тэгээ одоо надад 4-5 ширхэг үлдсэн. Тэгэхээр бүр үнэхээр хэрэгцээтэй та нар ингээ гоё сармуус авах гад бас ханаас хаа мэдэхгүй байвал яг миний харуулсан саяны beauty bar гэдэг энэ Монгол дэлгүүрээс очоод аваад сонирхоод үзээрэй. Тэгээ энэ юу ч ямар ч реклам биш. Яг үнэнч хэрэглэгчийн миний сэтгэл ханамж гэх юм уу? Энэ дэлгүүрээс спонж аваагүй байна. Их ч спонжийг маань мартчих. 10 ширхэг спонж захисан. Спонж нь айгүй гоё зөөлрдөг, том болдог. Сүүл надаас нөгөө Мегийн спонжийг ямар байсан бэ гэж асуусан байсан. Яг хүмүүст бол аюух таалагдчихилээ. Гэхдээ надад болохоор ингэж дээшээгээ ингэж нарийнхан уртаараа гонцгоогоороо том болдог. Ерөөдөө юм нэлээд туслан юм
нарийнхан хэлбэртэй. Миний яг сонирхлын дуртай спонж болохоор ерөнхийдөө жоохон ингээ бомбгор дээшээгээч тэр хажуу тийшээгээч тэр илэрхийдээ юм бомбгор болдог спонжин дуртай. Тэгээ яг энэ beauty bar-ын спонжин яг тийм байдаг байхгүй юу? Тэгээ тийм болохоор би beauty bar-ын спонжин дуртай. Би 10 ширхгийг загсан. Гэхдээ хичээсээ авахтаа мартчих. За тэгээ дараа нь болохоор хоолоо засаад биеэ зас гэдэг энэ Мельбурнд амьдардаг Монгол эмэгтэйгийн гаргасан энэ номыг нь загсан. Энэ номон дээр болохоор босол хоолны талаар тийм эрүүл хоол идэх, бие засахтай жин хасах талаар байгаа гэж би ойлгоод энэ номыг загсан. Ямар байсан талаараа бас бичлэгэн дээрээ хэлнэ. Тэгээ энэ бол миний бодож байгаас бол нэлээд нэмхэн ийм ном байна. Тэгээд өмнөх тэр цагаан хоол ба шим тэжээлийн юу лээ нэг тийм цагаан номыг нь бас уншижсэн надад бүр маш их таалагдсан. Тэгээ энэ эмэгтэйг дагах дуртай. Тийм болохоор энэ номыг авсан. За тэгээд хамгийн сүүлийн миний хүлээсэн бараг авснаасаа 2 сарын дараа одоо гар дээр авч байгаа мó ийм багсны сет байгаа. Энэ болохоор ийм гангал гээд ийм Монгол брендийн багсны сет байгаа. За би ер нь бол ингээд мейкапанд өөрөө үнэхээр сонирхолтой. Тэгээ дээрэс нь Монгол мейкап артистуудаа үнэхээр их дуртай. Тэдний чадвар бүр үнэхээр үнэлдэг, биширдэг. Тэгээ тэднийг үзэж дагах дуртай. Дагах дуртай эмэгтэй маань өөрийн гэсэн ийм гоё брэндээ гаргасан юм байлээ. Тэгээд би тэрнээс нь худалдаж авсан. Олон ширхэгтэй ийм багсны сет. Энэ бүр үнэхээр гоё зөөлх юм байлээ. Тэгээд яг сүүл бас нэг багсны сет авч яг таарсан. Тэгээд тэрнтэй яг зэрэг ойролцоо гарч таарлаа. Тэгээд би бас яг ингээд авч таарлаа. Үнэхээр би авахгүй ажил чадаагүй хямдарсан гэхээр нь өөрөөсөө гялс авсан. Тэгээд ийм гоё зөөлхөн ийм гоё намирсан ийм багс байгаа. Пудрынх нь багс нь байна. Сүүдрнийх нь багс нь болохоор бас ийм яг ташуу. Тэгээ аюу хөөрхөн ийм хэлбэртэй гоё багс байна. Тэгээ хамгийн хөөрхөн санагдсан надад энэ нарийнхан хэсэг нь үнэнхээр хөөрхөн санагдсан. Барихад эвтэйхэн тэгээд ийм нэг эмэгтэйлэг тэгснэ дээрээсээ ижэнэ кодтай тэгээ бас ийм хөөрхөн лого энтертэйсэн аюугүй чанар мэдрэгдсэн ийм гоё багс байна. Та хэдэд нэгэнд харуулсных бүх багсыг нь харуулчих гэж бодож байна. Миний бас нэг хийх гээд байгаа бичлэг болохоор багснуудын талаар ямар санагдсан гэдгийг талаар та нартай гоё бичлэг хийх гээд байгаа. Тийм болохоор өөрөө эхлээд заавалчгүй багсаа одоо хэрэглэж үзсэн байх хэрэгтэй. Айгүй үзэж сонирхдаг, үнэхээр чадварыг нь мэддэгтэй, мундаг гэдгийг нь мэддэг учраас багснуудыг нь авахд бол эргэлзэхгүйгээр шууд авсан. За ингээд харах юм бол том багснуудын хувьд бол ийм багснууд байна. Бүдүүн нь одоо энэ юуны пудрны, энэ нь сүүдрний, энэ болохоор хацар өнгөлөгчний тий хамгийн гол нь ийм нарийнхан нэмгхэн гэснээ хавтгай ийм багсаад байгаа байхгүй юу? Ерөөсөө ийм саглаасан ийм том багс ерөөсөө биш. За энэ болохоор синтетик үстэй ийм шавлалтын багс буюу крем мэдрээ тий нойтын юмнуудаа тавихад зориулагдсан ийм багс байна. За мэдээж шинэ учраас баг зэрэг үс унжийн тэгээ дээр нь өнөр байна. Гэхдээ тийм айхтар муухай өнөр бол алга. Жохон Megy brush-ны хувьд болохоор чүд жохон тийм эвгүй өнөртэй байсан. Гэхдээ одоо ер нь бол өнөр нарилж байгаа. Гэхдээ яг би тэрийг дараа нь яг гой багсныхаа ревюн дээр хэлье гэж бодож байна. За тэгээд энэ дараачих нь ийм багснууд байна. Тэгээ уусгалтын багсны тий ингээд ийм жижиг доотлын нүдний доотл буддаг багс байна. Хайлайтер тавих боломжтой багс байна. Тэгснэ хамгийн гол нь энэ багс нь болохоор контур тавих хөмсг үстэй юм шиг гэлээр буддаг тийм багс байлээ. Тэгээ яг нөгөө нэг миний яриад байдаг Valeria Kuzinгийн багстай маш төстэй ерөнхийдөө бол энэ бол үнэхээр алхаар багс шиг харагдчихилээ. Тэгснэ хамгийн гол нь хойно ийм сойтогтой хөмсгөндөө хим юм хийцэн үед хөмсгөө ингээд сойтогдох гэхээр ингээд сойтгоо ингээд хайгаад байдаг. Тэгэхээр энэ хойно юмтай болохоор амар амар юм байна. Хөөхөн ийм гоё багснууд байна. Тэгээ би энүүгээрээ маргааш бүжгийн тэмцээнд орохдоо энэ дараараа гоё будна. Тэгээд та нартаа тун удахгүй гоё ревю хүргэнэ. Тэгээ би энэ бичлэгийг орох үед бол аль хэдийн нөгөө бүжгийн тэмцээнд ороод энэ багсыг хэрэглээд үзсэн байх болно. Гэхдээ тэгээд одоо та нарт хүрж байна. Миний unboxing бичлэгтэй маань цуг байсан та нартаа маш их баярлалаа. Дараагийн бичлэгэнд тун удахгүй орох болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Бай бай.